6 сарын 7. Бид алга болсон бичлэг мөрт байна. За үзэгчтэй Цахиур Эмээ яг одоо хан үйлдвэрийн замын цагдаагийн гаднаас мэдээллийг дамжуулж байна. Тэгэхээр сая энэ сарын 7-ны өдөр одоо жаргаланд тосхноос 18 тонны одоо морь хулгайд алдагдсан. За ийм морьтон бол одоо Монголын байт харвааны одоо олон жил сургагдсан. За мөн одоо Монголын үндэсний наадмаас гадна тийм ээ олон улсын уралдаан наадамд бас Монгол орноо төлөөлж Монгол өв соёлыг одоо төлөөлж ирсэн энэ сайхан одоо сургаж ирсэн эрдэнэ төлгүүдийг бас хулгайлж бас тэр дорой одоо төхөөрсөн ийм одоо ноцтой бас хэрэг гарсан байна. Тэгэхээр яг энэ эдгээр мордыг олон жил сургаж ирсэн Монголын үндэсний байт харвааны холбооны үүсгэн байгуулагч Болдбаатараас бас зарим зүйлийг тодруулах байна. За тэгэхээр яг хэрэг гардаг өдрөөс эхлээл да 7-ны өдөр хэрэг гарсан гэж байна тийм ээ. 7 хүртэл та бүхэн мэдээж мордоо сургаад ажил үйлчлэгээ явуулж ирсэн байх. Яг тухайн өдрөөр юу болсон талаар эхлээд бас мэдээлэх. За тийм. За өнөөдөр ингээ ярилцлага авах гэж ирсэн та бүхэндээ баярлалаа. За та байт харваа гэж яриад байна. Байт харваа биш. Одоо морд харваа. Одоо морин дээрээс хардаг учраас үнийг бол морд харваа гэж хэлдэг. Тий. Олон улсад бол хорсбек арчер гэж хэлдэг байгаамаа. За 2025 оны 6 сарын 7-ны өглөө 4 цаг 30 минутын орчимд одоо манай жаргалантын амнаас манай Намна Академийн сургалтандаа болон одоо Монгол улсын төрийн наадамд оруулахаар бэлтгэж ирсэн 18 тонны мордыг бол баруун хой зүг рүү буюу одоо хуучин 22-ын давчааны зүг хөөж одсон хэрэг гарсан. За тэгээ газар дээр нь цагдаагийн байгууллага дуудаад ингээд тухайн үедээ яг нэг бид нар мордынхаа араас бол нилээх тэр өдрөө бол 2 өдөр бид хугацаа алдаад бас яг тэр өдөр мордынхаа араас явж амжаагүй. Тийм тэгээд нэг өдрийн дараа 8-ны орой хаан үйлдвэрийн цагдаа гэлтсийн бие бүрэлдэхүүн ирж хэргийн газар үзлэг хийж ингээд хэрэг бол одоо эхэлсэн байгаа. За тэгээ яасан гэхээр тухайн үед морины хүзүүн зүүсэн байсан GPS-ийг салгаж аваад Өлзөд хорооллын наан барилга айцсан давааны давуулаад замын хажууд хайцсан байсан. Тийм GPS-ийг. За тэгээд одоо энэ тэр нотх баримтыг одоо чухам одоо яаж одоо авж бүртгэж хэргийг одоо хэрхэн одоо мөрдөн шалгах нь бол одоо цагдаа нарын ажил болсон юм аа. Тэгээ бид л мэдээж бас мордоо амьдаар нь олоод авчих санаатай бол ийш тийшээ бол одоо зөндөөл явлаа. Тэгээ одоо харамсалтай нь ингээд урчин шин одоо цагдаа байгууллагаас дуудаад бүх мордыг чинь ингээд алчсан байна, төхөөрсөн байна гэдэг л ийм л харамсалтай мэдээг сонслоо. GPS-тэй морь тийм ээ ер нь бас одоо эрен сурвалжлахад бас хурдан байх боломжтой байсан юм шүү. Цаг хугацаа алдчихсан юм шүү гэдэг шүүмжлэлүүдэр нь яваад байна шүү дээ. За магадгүй та бүхэн бас өөрсдөө хэлж нэг өдрийн одоо хугацаа алдчихсан гэдэг ер нь олох боломж бэж одоо эргээд одоо хэрэгээ та ингээд сонсоход тэр хугацаанд одоо хулгайчтай аваад төхөрсөн байна шүү. За ер нь бол яг одоо сая ингээд нэг хулгайч нарыг өөрснөө баригдаад мэдүүлэг өгөө цагдаа нар бидэрт баг цагийн мэдээлэл өгсөн л дөө. Бид бол яг үндэ мордоо яг тухайд олох ямар ч боломжгүй байсан. Шөнө 2 цаг 30 минутанд манай адуучин хүү маань GPS-оор шалгасан байлээ. GPS нь яадаг гэхээр одоо зүүдэг GPS болохоор ингээд орж үзэж вэж стори үүсдэг байхгүй тийм ээ. Одоо тэдэн цагт морчин тэнд биш гэдэг мэдээлэл ирдэггүй. Морь хаана нэгэд ороод ингээд одоо Apron ороод үзэнгүүд энд байна гэдэг мэдээлэл үүсдэг. Тэгээ 2 цаг 30 минутанд нэг шөнө ингээд сум наад сууж байгаад одоо харвааныхаа сумыг наад сууж байгаад унтахтаа үзсэн чинь яг Чингис хааны хүрээний хажууд байсан байгаа. Тэгээ бид нар Чингис хааны хүрээний камерыг шалгаж үзсэн чинь 4 цаг 10 минутанд морд ингээд камераас гараад ингээд явж байгаа байхгүй доошоо. Яг гарангууд нурдаас нь хамдаж авангууд хашаанд хийгээд хоёр одоо хамгийн хурдан морийг маань барьж унаад тэгээд мордыг илтсэн байгаа. Тэгээд сая цагдаа нарын мэдээлэлээр бол 7-ны өглөө шууд илдэж хоошоо бие оруулаад шаш тахилтаар дамнуулаад одоо энэ Улаанбаатар хотын арын уулаараа хөөгөөд Улаанбаатар хотын зүүн талд гарч тийм байна. Модон дундуур яваад. Тэгэл налаахтай аваачаад ерөөс 2 цагийн дотор бүгдийг бойлоод дуусгасан байлээ. Жаргалантын амнаас алдсан гэж байгаа шүү дээ. Тухайн үед хариулга маллагаанд байгаагүй GPS-тэй итгээд өрнө орчихсон байсан юм байна. Үгүй одоо үгдээ хариулга маллага гэдүүлж бид нар ингээ шүн мордоо одоо 9 цаг өнгөрөөд адуунаас гаргаж штеп юм мордоо идүүлж байна. Тэгээ өглөө бид нар бол нэг 9 цаг гэж бусааж хашаанд оруулж усалдаг байгаа. Тэгэхээр одоо нөө GPS-ээр шүн шалгана гэдэг нь тэр бол хариулга маллага байхгүй. Тэгээ одоо хариулга маллагын таны бодлоор бол яг хоншиг хажууд нэг өдөр шөнөгүй сууж явахыг та бодоод авах шиг юм тийм бол байхгүй. 18 морин дотор одоо тухайн төрийн наадамд нээлттэнд 2 3 удаа оролцсон ч юм уу. Тусгай сургуультай морд байгаа шүү дээ. Ямар сургуультай мордууд байсан. Жишээлбэл энгийн морь байгаагүй мэдээ. Тийм. За одоо миний хувьд бол бас Монголын үндэсний Монголын киноны орлогчдын
Монгол стант нэгдсэн холбоог бас тэргүүлж явдаг хүн байгаа. Одоо манай Монгол стант бол одоо Холливуудын Марко Поло, Мулан, Марвел зэрэг олон төслүүд ажилласан. Тэр манай морд бол Монголд хийгдсэн одоо акшн кинонууд буюу одоо та бүхний мэдих одоо тэр 10 дүргэлэг босуул тийм ээ байтаг богд одоо маш олон тийм кинонд ажилласан тийм маш эрдэм шаталтай морд байгаа. Дээрээс нь Монгол төрийн наадамд миний хувьд одоо 8 удаа оролцсон байдаг. 5 удаад нь баг ахалж оролцсон. Та бүхэн сайн мэддэг бол одоо 21 онд Hero Entertainment манай хамтраад одоо контент хийжсэн. Тэр контентн дээр яваа тэр одоо цоройдог тэр одоо Көкбаранд одоо уналт хийж байгаа тэр морд бол бүгд одоо өнөөдөр яг энэ алдсан морин дээр явсан хүлгүүд байгаамаа. Улгачдыг барьсан байна тийм ээ, 4 хүн барьсан байсан. Таны одоо бас сая хэлж байгаагаар бол ер нь бас моринд ирэмгийн магадгүй одоо танахны модын талаар мэддэг ирэн хүмүүс байв уу? Ер нь яг тэр талаар бас эргээд нөгөө хүмүүс маань өмгөөлөгч авчихсан байсан гэдэг асуудлыг ирж штэ. За миний хувьд юуг нөх вэ? Энэ хулгайч нар дотор бол манай шавнар байсан байна. Тий. Тэд нар яаж ийм нэг дотроос мэдээлэл биш тийм ээ. За мордон тэнд байгаа юм байна, энд байгаа юм байна. За одоо жишээл болдоо багш, хугаа багш хоёр одоо ингээд дэлхийн аврагд явах гээд бэлдэж байгаа юм. Сая бид нар хятад болсон дэлхийн аврагт шалралт тэмцээний эрх олгох одоо хятад Гуанд хотсон тэмцээнд Монгол улс нийт 9 багц алтан медалийг бүгдийг авсан. Тэгээ хол тасраа төрүүлсэн бид нар. Тэгээд одоо эх орондоо одоо энэ 17 дахь удаагийн дэлхийн аврагт шалралт тэмцээний эрхийг авч ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр ингээ багш нар эзгүй байгаа үед одоо тэр нэг дайрдаг ч юм уу, товтлдог, эзгүүлч тэр морь хулгаадаг ч юм уу тийм ийм асуудал гарсан байгаа. Нийтээр маш их харамсаж штэ. Морь гэдэг зүйл өөрөө монголчууд, монгол ирчүүдийн тийм ээ одоо ямар одоо үн цэнтэй одоо хүлэг билээ. Гэтэл монгол залуус маань өөрсдөө яг ингээд тий хулгай хийгээд тэр дорнд хөөрөөд гэдэг энэ одоо их эмзэглсэн байдлаар одоо харамслаа илэрхийлж байна тийм ээ. Та яг одоо тэр морьдоо өөрөө гардаа тийм ээ 7 жилийн өмнөөс ингээд өсөжсэн одоо сурагч хүний хувьд тэр бас энэ дээр ямар одоо байр суурьтай. За яг өнөөдрийн нөхцөл байдлаас харах юм бол би яг үнэндээ биш та одоо тэр одоо хичнээн эрдэнэ төлгөөч гэсэндээ би мориндоо харамсгаас илүүтер тийм ээ өнөөдөр ийм том алдаа гаргаж одоо нэг чонтоо нийлсэн нохоо гэдэг шиг гэрээ нохоо гэдэг шиг ингээд цөөвөр зан гаргаж ингэж багш нарынхаа ингэж хайртай хүлэг мордыг алж явахтаа тийм ээ юу ч бодлого ингэж нүд авчлагаа алсан тэр шавнартаад харамсаж байна би. Тэр хүмүүс ямар ч тэр миний хувьд ингээд сүүлийн 8-9 жилийн захын гэр хороолол тийм ээ яармаг нисэх одоо био каминатаар явж ийн одоо энэ хулгай дээрм хийдэг тийм ээ худлаа ярьдаг арх дар суудаг энэ өсвөр насны хүүхдүүдийг маш олноор нь олж энэ мотороор сургасан байдаг. За миний санаа юу вэ гэхээр өв соёл уламжлалаар дамжуулж энэ залуу энэ жалгын харамхуй амьдралтай байгаа одоо манайхны улс төрийн хэлдгээр улсныхны хүүхдүүдийг одоо гэрэл түргэж тийм ээ одоо сайн хүн болгоно гэж би мөрөөж явдаг. Тэгээ би даачтай хэлдэг миний хүүхдүүд ингээд 5 жилийн дараа Австралийн Сидней их сургуульд өгснөө. Миний хүүхдүүд төрдөө эрэгтэй хүн болноо. Та нар хизээ чин жалганд ингэж харанхуй нөхөнд үлдэхгүй гэж би бол мөрөөж явдаг. За тэгээ тэр хүүхдүүд одоо яаж ийм гэхээр мэдээж тэр хүүхдүүд бэлтгэл сургуультаа хийхгүй одоо бүтггүй хүмүүстэй нийлж одоо арх дар суух үед нь одоо миний хувьд одоо загнаж зарим үед зандар зарим үед алгаддаг. Одоо тэрэнд өсөрхөж хорсож тийм ээ. Одоо энэ болдоо багш алтан үе багш хоёр ингээд намайг загнасан тийм ээ. Одоо намайг одоо ингэж одоо зэмлсэн учраас би одоо энэ хулгайчийг хорлно гэдэг маягаар хандсан байна. Тэгээ цагдаа нар бас тэгж хэлж байна. Үнэлгээ хийж байна тийм ээ. Тэгэхээр за яг хөө мэдээж одоо хууль журмаараа үнэлгээ хийх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр ерөнхийд орчин байдлаар үнэлэгдэж байна. Одоо энэ цаашдаа ингээд морьд чинь баг ингээд нөгөө голоороо голомтороо гэдэг шиг тийм ээ ингээд байхгүй болчихсон. Одоо удахгүй болох арга хэмжээнүүдийг цаашдаа яаж зохицуулах вэ? Тэг яг үнэн. Одоо бид нар шил үгдийн дашгин морь ч юм эмэг морь аваад ингээд сургана гэхээр бүтэн зуны ажил дуусчдаг тийм ээ. Одоо ингээд намар ингээд ажил дуусах үед морь маань арай хийж номхордог юм. Тэгэхээр бидэнд бол яалч явах одоо ийм сурцтай номхон морьд бол хэрэгтэй. Тэгээд ингээд өглөө ийм айхтрын болжоо гэдэг ингээд сошиалэр явангууд явснаас хойш одоо бидэнд хүмүүс морь их хандивлж байна. Тийм дөнгөж саяхан ингээд сая таатай уулзгаас суудсан чинь бусдаараа тань авсан чинь Монголын морин спорт уяж талбайны дэд ерөнхийлөгч Понцог Балжирийн инх мөнх гэж хүн холбогдож байна. Ахын дүүнэртэй 3 морь бэлгэлье гэж байна. Монголын үндэсний морин спорт уяж талбайны ерөнхий нарийн бичгийн дарга Ариун болд гэж хүн холбогдож би яг унамгай тийм ээ ингээд хүүхд ундаг тийм номхон морь бэлгэлье ч гэдэг юм уу тий. Тэгэд Монгол түмэн өөрснөө ингээд мориндоо хайртай, өв соёл уламжлалтай хайртай учраас бидний үйл хэрэг бол цаашаа үргэлжилнэ тийм ээ. Одоо надад бол одоо морь мас сургадаг эрэмгийн дайтан залуучууд бол олон байна. Тийм ээ. Тэгэхээр би тэрийн санаа зовхгүй. Одоо миний хамгийн санаа зовж байгаа нь тийм ээ. Энэ хэрэгт орооцолцсон тэр одоо бяцхан дархтай тийм ээ. Одоо өнөөдөр нөхцөл байдлыг ингэж бодтоор үнэлж чадахгүй хөрх юм тий. Бас цаана ингэж шургал сумлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Танаа мө болдоо юу юм? Хойгаа юу юм тийм ээ. Станаар миний дүү бол халан штэ гэд ингэж байгаа тэр хулгайч нарт үнхээр харамсаж байна. Тэгээд урчиж нь ингэж цагдаа хэлц дээр очиход одоо тэр хулгайч нарын ард байгаа хүмүүс бол энэ тэлжид хаавалстай тийм ээ. Том том жип машин унсан хүмүүс байна. Тийм ээ. Тэр морин шин төлөөд өгнө штэ.
Яасан олон хөлтөө гөлгнүүд вэ гэдэг маягаар ярьж байна те. Тэгээ тэд нар их мэдлэлтэй Мэдтэй хүмүүс гэсэн үг үү? Хин Гэхдээ одоо би нэрийг мэдэхгүй шүү дээ. Одоо нэрийг мэддэг байсан ч би одоо ингээ нэрийг хэлэх одоо өнөөдөр бол энэ мөрдөн байцаалтын төвшөнд бол байдгүй маань. Гэтэ би бол яг үндэ нийгэм ийм одоо тэр их мэдлэлтэй тийм ээ яг үндэ тэр цалин нартайгаа холбоотой, улс төрийнхөнтэйгээ холбоотой тийм ээ даам гарцсан тий хулгайч нар бол байна. Тэгээ яг өнөөдөр бол ингээ бид нар ингээ өв соёл уламжлалт кино урлагт ийм олон жил ажилласан учраас бидний одоо алдагдсан морд ингээ сошиалар сэвж хүмүүсийн анхаарал өртөж шүү тийм үү. А түүнээс өнөөдөр ингээ одоо юу гэдэг хинч мэдэхгүй 5 азар гадуугаа алдсан хөдөөний малч зөндөө биш тийм ээ. Тэгээ одоо өнөөдөр би хахад та бүхнийг ингээд бас орж ярьцлага авч байгаа дээр энэ малын хулгайчныг нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Одоо хөдөөний малчин айл хүртэл өвлжээ хаваржаан дээр 400-800 зогсд биш тэ 360 гэдэг өндөр нэгтрэлтэй камертай болцсон байна. Хулгайч нараа та нар бол одоо ингээд Монгол улсад ингээд тав алахгүй болсон байна тийм ээ. Сая бидний мордыг бол ерөөсөө ингээд тууж явхад ерөөсөө 5 минутын ингээд ерөөсөө зайтай ингээд бичлэгүүд гарч ирсэн. Бүр зарим хүмүүс ингээд тийм ээ манай хашааны гадуур өнгөрсөн байна. Ийм бичлэг байна. Та нар царайг нь таньж гэнэ үү? Балдаа багш ирээд үзэт хийж гээд над руу өөрснөө холбож байгаа байхгүй. Очоод үзэхэд бас зүрх шимшрэмээр байсан тийм хөөрхи мордиг мэн ингээд улаан галзуу хөөгөл би өнгөрсөн жил улсын авраг шалралт тэмцээнд авраг болсон тамирчиндаа зориулж өгсөн миний нэг гэдгэр халзан гэж халдартай хурдан морь өгдөг. Тэгээд тэр тэмцээнд одоо намнах тим үүсгэн байгуулч Алтан үе багш төрүүлж авсан байхгүй. Тэгээд би тэр морь өрөвдөд энэ жил багшаа та буцаагаад миний морийг өгчөөч. Би танд илүү гоё номхон гоё морь өгье. Тиймээ гэж багш тэг гэсэн байхгүй. Тэгээд би тэр морийг яг үндэ энэ жил өвөл ингээд гоо GPS зүгээд хадаг зүгээд ингээд богд ууланд төрсөн нутагт нь ингээд ер нь 50 гэж би бодож исэн байхгүй. Тэгээд яг тэр бичлэг үзэж байхад халзан морь маань ингээд сугарч хүлдээд цогтааж байгаа байхгүй өрөвд мөртэй морноос тасраад тэгт нэг хулгайч ингээд араас нүгөө тэр морьтой нийлээд аваа авчиж байгаа байхгүй тийм ээ. Тийм тэгээд миний унган хөлийг ингээд эзнээ хайж тийм ээ ингээд аврал ирж ш тийм ээ. Хөл рүүгээ явж байгаа тэр морь мэдчихсэн байгаа байхгүй тийм ээ. Эсвэл өрөвдмөр тэгээд би цагдаартай ингээд бичлэг үзэж байгаа үед ингээд өөрөө мэдлгүй ингээд асгалт үлээсэн байхгүй тийм. Тэгээ багшаа та битгий ингээд харамсаа морд чи амьд олдноо та битгий санаа зовлол гэдээсэн л да тийм. Тэгээ яг миний хувьд бас өөрөө цагдаа тусгойчнд би 10 жил аль пааж исэн тийм. Тэгээ Монголд болсон маш том нуттай үйл явдлыг та нар мэдж байгаа. Тэргээ маш хүнд гэмтэл авч бас албанаасаа гарах шаардлага гарч тийм үү. Харамсамар. Одоо цаана бас хүүхдүүд байгаа гэсэн шүү дээ. Ундаг байсан хүүхдүүдийнхээс Өрөвдмөр тий. Одоо ингээд